За сайн байцгаана уу бүгдээрээ. Өнөөдөр хичээлээр After Effects-ийн layer-уудын талаар арай дэлгэрэнгүй гүнзгийд хронуудыг бүгдээрээ үзэх болно. За тэгэхээр багш нь энд нэг сцен бэлдсэн байна. За энд харагдж байгаа энэ сценийг бол дандаа After Effects-ийн shape layer-үүдээр одоо зурж үүсгэсэн. За мөн зарим нэг эффектүүдийг оруулж одоо дизайн гаргасан сцен байж байна. За тэгэхээр бүгдээрээ одоо харцгаая. За жишээлбэл энд ST буюу Star Odd гэсэн layer байж байна. За Odd гэсэн layer нь эдгээр 5 layer бол одоо Odd-ны layer байж байна. За манай лого байж байна. За тэрний доор нь за гэрлийн эффект буюу энд эдгээр уулнууд дээр одоо эффект оруулж өгсөн гэрэл байж байна. За тэгээд уулны сүүдэр хэсгийг одоо хийж гисэн одоо layer байж байна. За түүний дараа уулны layer. За тэгээд за нарны layer. За тэгээд background-ны layer байж байна. За эдгээр layer-үүд нь ерөнхийдөө бол composition дээр болол дээр доороо ороод аль нь дээрээ аль нь доороо орохыг бол ингээд шийдэж байгаа. За хамгийн ихний харах зүйл бол бид нэр мэдээж хэрэг layer-ийн урталж байж байгаа нүдийг унтраах юм бол тухайн layer бол харагдахгүй болно. За жишээлбэл бид нэр нарны layer-ыг харъя. За нарны layer дээр уртлын нүдийг унтраах юм бол тухайн layer харагдахгүй. За түүний ард байрлах. За энэ хэсгийн за энэ дуурны зурагтай icon бол тухайн оруулж ирсэн layer нь хэрвээ дотроо дуутай болвол за жишээлбэл гаднаас MP3 ч юм уу эсвэл бичлэг ч юм уу оруулж ирэхэд тухайн layer нь дуутай болвол бид энэ дээр дарж дууг нь унтраач нэ. Яг энэ нүдийг хааж нэтгтэй адилхан. За түүний дараа урталт нь цагаан бөөрийн хитэ одоо isolate хийдэг тохиргоо үжин. За энэ тохиргоо нь яа гэм бэ гэхэлэр за энэ composition-д байгаа бүх layer-үүдээс зөвхөн одоо энэ isolate хийсэн энэ layer-ыг зөвхөн харна гэсэн тохиргоо байгаа. За би composition-ийнхоо background-ыг хараар өгчээ. Тэгэх юм бол ялгаж харахад амар баг. За мөн тэгээд нэвт харагддаг одоо энэ тохиргоо хийж гэж харж болно. За ингийн бол энд байгаа бүх layer-ээс зөвхөн энэ isolate хийсэн буюу энэ цагаан бөөр хит болгосон layer бол одоо composition дээр харагдаж байна гэсэн үг. За тэгээд мөн бид нэр бусад зарим нэг layer-ыг бас одоо isolate хийж цогт нь харах боломжтой. Тэгэх юм бол өөр layer-ийн энэ уртлын цагаануудыг одоо ингээд өгчнө гэсэн үг. За ингэснээр бид нар нүдний өгцсөн бүх layer-үүдийг ерөөхдөө бол харах боломжтой болно гэсэн үг. За магадгүй иймэрхүү санамсаргүй алдаанаас болоод бид нэр бусад layer-үүдээ харахгүй ч юм уу оруулж ирсэн layer-үүд нь харагдахгүй байх талын зүйлсүүд тохиолддог. За тэгэхээр энэ дээр бол анхаарах хэрэгтэй. За түүний дараа бид нэр layer-ийг төвчих буюу тухайн layer-ийг ерөөсөө оролдож болохгүй, хурч болохгүй, ямар нэгэн тохиргоог нь өөрчилж болохгүй болгож гинэ гэсэн. За тэгээд төвжигийн тайлхтаа бид нэр төвжинийх нь зурган дээр дарна. За ингэснээр тухайн layer-ийн бол төвжээ тайлхдах байж байгаа. За түүний ард мэдээж хэрэг одоо layer-ийн утгуудыг одоо гаргадаг жишг гурвалжин дүрс үж ин тухайн дүрсэн дээр дарах юм бол бид нэр дотор нь байрлаж байгаа утгууд болон за shape layer-ийн хувьд бол дүрснүүдийнх нь одоо тохиргоонууд өнгө гэх мэтлэн зүйлсүүдийг бол одоо өдөртөж өөрчилж болох. За мөн трансформуудын за мөн энэ дээр өгөгдсөн эффектүүдийг одоо өөрчилж болох байгаа. За мөн эффектүүдийг effect control хэсгээс мөн өөрчилж болно. За мөн layer-ийн effects хэсгийн одоо дотроос өөрчилж болно. За жишээлбэл энэ дээр бол одоо glow-уудын эффект өгсөн байна. За glow-уудын эффект нь энэ нарны нэргэн тойронд барьж байгаа энэ гэрлийн эффектийг бол одоо энэ дээр харуулж байна гэсэн үг. Тухайн layer-ийн одоо effects дотор байгаа glow-ийн уртлын энэ эффект гэсэн хэсгийг одоо унтраах юм бол тухайн эффект нь унтарч харагдана. За мөн effect control хэсэг дээр тухайн эффектэн дээр дааж унтраах юм бол тухайн эффект нь одоо унтарч хасах байдлаар бол харагдана. Нэг үндсэндээ идэвхгүй болгож гэнэ гэсэн үг. За effects хэсгийн glow гэдэг нь effect control дээр бид нэр энэ дээр glow-уудын эффект өгсөн байна гэсэн үг. За effects preset гэсэн бид нэр панелыг нээгээд за энэ дотроос бид нэр glow гэдэг эффектийг энэ дээр одоо ингээд оруулж өгснөөр одоо тухайн эффект нь өчнө гэсэн үг. За одоо ингээд харах юм бол бид нэр хоёр glow эффект оруулж өгсөн. Эхнийх нь энд байна, дараагийнх нь энд байна. За мөн effect control дээр ч гэсэн одоо ингээд хоёр glow байгаа нь бол харагдаж байна. За иймэрхүү байдлаар за энд байгаа яг тохиргоонууд нь бол энийг нээснээр яг адилхан харагдана. Тэгэхээр бид нэр аль талаас нь ч одоо өөрчилсөн яг ижлэх нь л үр дүнд хүрнэ гэсэн үг. За түүний дараа бид энэ гурвалжингийн хаасны дараа бол тухайн layer-ийн өнгийг өөрчилдөг одоо хэсэг үж байна. Бид энэ layer-ийн өнгөн дээр нэг дарах юм бол ямар өнгөтэй болох вэ гэдэг сонголтыг хийж өгч болно. Жишээлбэл aqua гэдэг ингээд тухайн layer бол юм aqua өнгөтэй болчихж байна. За мөн blue цэхэр за мөн
бор, хүрэн, оранж гэх мэт одоо төрөл бүрийн өнгөнүүдийг өөрчилж болно. Эдгээр өнгөнүүдийн тохиргоо бол бид нэр After Effects-ийн File, за Preferences, General гэдэг рүү ороод за энэ дээрээс Labels гэсэн хэсэг рүү ороод бид нэр өөрсдийнхөө өнгөнүүдийг өөрөө нэрлээд мөн өнгөнүүдээ тохируулаад өгчөж болно. Энэ хэсгээр бол бид нар тохируулсан өнгөнүүдийг болвол автоматар эндээс нэрнүүд нь өөрчлөгдөд өнгөнүүд нь өөрчлөгдөж байж байгаа. За яах гэж ингэж layer-ийг өнгөөр ялгадаг вэ гэхэлэр за жишээлбэл одоо бид нар харцгаая. Эдгээр однуудыг бид нэр shift-ээр дарж агаад ингээд хамттан сонгоод за ингээд хамттан сонгоод тухайн однуудыг бид нэр дээр нь layer дээр нэг дарж агаад за cyan гэд өгчээ. За ингэх юм бол тухайн однуудын layer нь бол бүгд нэг сайн өнгөтэй болчихж байна. За тэгснээр бид нэг одыг сонгоод за өнгөн дээр нь mouse хоёр дараад select label group гэдгийг сонгох юм бол нэг үндсэндээ энэ өнгөтэй бүх layer-ыг сонгоно гэсэн үг. За ингэснээр бид одныхоо layer-уудыг шууд бүгднийг хамтдан сонгоод өгчих боломжтой хялбар болгож байна гэсэн үг. За мөн одоо composition дотор байгаа зүйлсүүдээ ангилж харахын тулд бид одоо амар болгохын тулд янз бүрийн өнгөөр ялгаж өгч болно. За жишээлбэл нарыг ингээ шар өнгөөр, за мөн уулны layer-ыг бол бид өөр өнгөөр, за жишээлбэл purple өнгөөр ч юм уу иймэрхүү өнгөөр одоо сонгоод өгч болно. За логоны өнгөч юм адилхан гих мэтчлэн байдлаар бол бид нар өнгөөр ялгаад өгчих юм бол энэ таймлайн дээр бас харахад илүү амар болно гэсэн үг. За түүний ард өнгөний арталд бол layer-ийн дугаарууд биж байна. Layer-ийн дугаарыг бол бид нэр өөрчилж болохгүй. Layer нь хамгийн дээр байгаа layer 1, тэгээд доошоо layer-үүд нь дугаар гарч ихсдэг байж байгаа. Эдгээр layer-ийн дугааруудыг бол бид нэр expression буюу код бишэж одоо ямар нэгэн зүйлс хийхэд ашигладаг байж байгаа. За түүний арталт layer-ийн нэр байж байна. За layer-ийн нэрийг бид нэр дээр enter дараад өөрчилж одоо өгч болно. За мөн layer-ийн нэрийг бид нэр энэ data-ийн энэ panel хэсгийн layer name гэдэг дээр дарах юм бол source name эсвэл layer name гэсэн байдлаар бол солигдно. За жишээ нь одоо энийг яаж ашиглах вэ гэхээр бид нар эндээс нэг composition оруулж ирж харъя. За энэ composition дээр бид нэр хэрвээ тухайн composition-ийн нэрийг өөрчлөх юм бол enter дараад бид нэр энийг одоо ингээд нэр гэхэд ингээд өөрчилж болох юм. За тэгэх юм бол одоо бид нэр layer name буюу тухайн layer-ийн нэрийг харж байна гэдэг утгаараа нэр гэж харагдаж байна. Хэрвээ бид нэр энэ data-ийн layer name гэснээр дараад source name болгочих юм бол их нэр буюу тухайн composition-ийн өөрийнх нь нэрийг энэ дээр харуулж байна гэсэн үг. Нэгэнтэндээ бид нэр ямар нэгэн composition-ийн нэрийг солих юм бол зөвхөн энэ composition дотор л layer-т нь буюу давхархтаа нэр болгож өгч байгаа болохоос биш composition-ийн нэрийн project дотор бол ерөөсөө солиогүй гэсэн үг. Зөвхөн төр зурл энэ composition дотор тийм нэр өгчөж байгаа. Тэгэхээр эндээс бол бид нэр source name-ийг харах эсвэл layer-ийн нэрийг харах гэдэг ингээд солиод харчих болж байна гэсэн үг. За ингээд энэ composition-ы төр зурсдаг юм. За иймэрхүү байдлаар бид нэрнүүдийг өөрчилж өгч болно. Нэрийг солихдоо enter дарна. Соличоод мөн enter дарна. За түүний арталд бид нэр за mode буюу энэ нь blend mode гэж нэрлэдэг англиар за монголоор орчуулах юм бол нэвтрэлтийн төрөл гэж одоо орчуулж ойлгож болно. За энэ ямар утгатай юм бэ гэхлээр за хэрвээ бид энэ нарны layer-ыг за энэ нэвтрэлтийн төрлийг normal болгочих юм бол энэ өнгө нь энэ ийшээ орж ирж байгаа энэ glowing effect-ийн өнгө нь өөрөө normal буюу ийшээ ууслалттай байдлаар бол ингээ харагдаж байна. Хэрвээ бид нэр одоо энэний нэвтрэлтийн төрлийг ингээд өөрчлөөд ямар нэгэн байдлаар өөр болгож өгөх юм бол тухайн цаад байгаа background-ийнхаа өнгө болон одоо дүрстэйгээ янз бүрийн нэвтрэлтийн төрлөөр бол ингээд харагдана гэсэн үг. Бид нэр нэвтрэлтийн төрлийг одоо өөрсдийнхөө хүснээр одоо ингээд сонгож өгөөд ямар нэгэн өнгөтэйгээр ямар нэгэн байдлаар ингээд хүснээр өгч болно. За эндээс бол dissolve гэдэг одоо нэвтрэлтийн төрлийг өгөх юм бол ийм noise буюу ийм ууслалтай арцар ууслалтай байдлаар бол ингэж нэвтрэлтийн төрөл нь харагддаг байж байгаа. За жишээлбэл энэ light гэсэн энэ layer-ийг харъя. Энэ layer нь ерөнхийдөө бол ийм за effect-с бидний set matic төр унтраад харах юм бол за зүгээр л нэг ийм зураад өгч гсэн ийм layer гэж байгаа. За энэ layer-ыг бид нэр dissolve болгох юм бол энэ уусж байгаа нь өөрөө ийм арцааж одоо noise болж уусж байгаа нэвтрэлтийн төрөлттэй болчихж байна гэсэн үг. За ингэснээр бид нэр энэ уулан дээр бол иймэрхүү noise-тэй гэрлийг үүсгэж өгч харж одоо эффекттэй гоёмсог болгож болж байна гэсэн үг. За тэгэхээр энэ нэвтрэлтийн төрөл нь бол маш чухал. За жишээ нь бид нэр энэ дээр энэ лого
За логогоо оруулаад ирчий. За энийг жишээлбэл энд тавиад нэг магадгүй multiply болох юм бол иймэрхүү харагдана. За overlay. За иймэрхүү харагдана. Энэ дээр background дээр бол өөр харагдана. Яа тэгэхээр цаатлынхаа background-тай хэрхэн яаж нэвтэрч харагдах вэ гэдгийг бид нар одоо ингээд сонгож өгч байгаа учраас тухайн layer нь цаатлынхаа өнгөтэй янз бүрийн байдлаар нэвтэрч харагдана гэсэн үг. За иймэрхүү байдлаар нэвтрэлтийн төрлийг бол ингээд өөрчилж болно. Та бүхэн нэвтрэлтийн төрлийг янз бүрийн байдлаар өөрчилж өгөөд өөрсдийнхөө composition зохиомж дээр бол ингээд гоёмсоор л өгч болно. За бид нар энэ layer-ийн одоо иймэрхүү хэмжээнүүдийг ингээд энэ тухайн жижиг зураасан дээр ингээд бариад зөөгөөд өөрчилж болно. За түүний ард энэ T буюу transparency гэсэн баг нь биж байгаа. За transparency баг нь юу юм бэ гэхээр нэвт харагдаж байгаа зүйл дээр тухайн дүрс нь орохгүй, идэвхжихгүй гэдгийг бол зааж өгнө гэсэн үг. За жишээ нь бүгд эндээс нэг composition үүсгээд энд нэг зүйлийг харъя. За бид нар эндээс энэ нарны layer-ыг copy-дод энэ дотор авчираад тавьчих. За түүний дараа бид нар дээрээс нэг дүрс үүсгээд за иймэрхүү дүрс үүсгээд за энэ дүрсэн дээрээ бид нар T гэсний ингээд дээр нь чагтлаад сонгоод өгчий. За ингэснээр юу болох вэ гэхээр бидний тухайн layer-ыг зөөгөөд иш оруулах юм бол одоо бид нар харагдаж байна. Зөвхөн одоо энэ нэвт харагдаж байгаа буюу энэ хэсгээр бол тухайн layer л идэвхжихгүй. Зөвхөн ямар нэгэн дүрс байгаа хэсгээр бол доошоо layer-үүд дээр дүрс байгаа хэсгээр бол ингээд харагдана гэсэн үг. За доор нь за энэ жишээлбэл өөр нэг юм layer бүгдээр зураад тухайн layer-ийн өнгийг нэг иймэрхүү өөр өнгө өгчээ. За нэг доор нь оруулаад тухайн layer-ыг дээршээ зөөхөд за доор нь ямар нэгэн байдлаар пиксел байгаа, ямар нэгэн байдлаар өнгө байгаа layer дээр л одоо тухайн layer-нүүд харагдаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол бид энийг төгчүүлснээр энэ transparency буюу ийм нэвт харагдaltaй юм хэсгээр ерөөсөө тухайн layer нь харагдахгүй гэдэг тохиргоог л тохируулж өгч байна гэсэн үг. За ингээд ойлгочих болно. За тэгэхээр бид нэр хэрвээ эндээс layer-үүдээр ямар нэгэн байдлаар transparency санамсаргүй байдлаар асаачих юм бол нэвт харагдаж байгаа буюу арталт нь ямар нэгэн зүйл байхгүй үед бол тухайн layer ерөөсөө харагдахгүй гэсэн үг шүү. Тэгэхээр тэрийг маш сайн хараарай. За түүний ард одоо track matte гэсэн юм баг нь байж байгаа. За track matte гэдэг нь тухайн layer нь дээдлийнхаа layer-тай ямар нэгэн харилцан үйлчлэлээр нэвт харагдахгүй юу гэдгийг бол илэрхийлдэг. За үүний талаар яг дараагийн хичээл дээр бүгдээр арай төлөвлөнгөө үзэх болно. За түүний ард parent үүсгэх буюу холбох гэсэн одоо тохиргоо байж байна. За энэ нь ямар учиртай вэ гэдэг бид нар бас өмнөх хичээл дээр бол баг зэргийн мэдээлэл авсан байгаа. За хэрвээ бид нэр энийг жишээлбэл энэ parent-ийн эндээс бариад энэ layer руу заах юм бол холбогдчихно. За мөн энэ ард байрлах энэ тохиргоон дээрээс бид нэр маус нэгээ дараад S гэдгийг сонгоод өгчих юм бол яг нэг ишигээ S гэсэн layer руу холбож өгч байгаатай яг адилхан. За тэгээд бид нэр S гэсэн layer-ыг хөдлөхөд тухайн одоо layer нь эндээ parent үсгээд одоо холбогдож учраас хамт хөдлөнө гэсэн үг. За энэ бол parent-ийг бол бид нэр яаж ч үсгэж болно. За жишээлбэл бид нэр энийг эндээшигээ холбох эсвэл эндээс тухайн layer-ийн нэрээс нь сонгож өгөөд шууд ингээд parent-уудыг бол холбож болно. За no нэх юм бол ямар нэгэн parent холбохгүй гэсэн үг. За тэгэхээр энд харагдаж байгаа эдгээр тохиргоонууд нь бол зөвхөн одоо энэ нэвт харагдалтын төрлүүдээр нь одоо ангилж болон parent-тай харах гэсэн энэ эхний нэг одоо сонголтыг сонгосноор л гарч иж байгаа. Бид нэр toggle switch гэдэг дээр дарах юм бол хамгийн ихний сонголтын дээр гарч ирнэ. За нэг үндсэндээ тухайн layer нь өөрөө мөн айгүй олон тохиргоотой байна гэсэн үг. Тэдгээр тохиргооны бид энэ хоёр дахь хэсгээр байрлах энэ тохиргоонуудыг л үзсэн. За эндээс бид нэр хэрвээ хоёр дахь layer-ийн хэсгийг л ингээд дарчих юм бол энэ дээр нэмэлт тохиргоонууд нь гараад ирнэ. Энийг унтраачих юм бол toggle switch-ээр эхний 1 2-ыг бид ингээд солиод харж байна гэсэн үг. Хоёулынг нь асаачих юм бол бүх тохиргооныг хамтд нь харж байна. За ингэм бол жоохон төвөгтэй байж магадгүй. За хоёулынг нь асаачих тохиолдолд энэ toggle switch бол биднэрт харагдахгүй. За гуравт нь байгаа зүйл нь болохоор тухайн layer-ийн эхлэл төгсгөл болон цагийг за мөн хугацааны хувьд одоо сонголтыг өгөх үү гэдэг одоо тохиргоонуудыг харуулж өгч байгаа. За тэгэхээр эдгээр тохиргоонууд нь бүгд энэ дээр ингээ харагдах бол бид нэр таймлайныг одоо маш богинохон байдлаар харна. Тийм учраас эдгээр тохиргоонуудыг ингээд унтраачих хэрэгтэй. За тэгээд toggle switch-ээр бид нэр одоо ингээд өөрчлөлт харчихна гэсэн үг. За ерөнхийдөө энгийнээр ойлгох юм бол энэ layer нь өөрөө
эдгээр тохиргоонуудаас гадна toggle switch хийж одоо сольж хараад эдгээр тохиргоонууд мөн адилхан байгаа гэсэн үг. Тэгэхээр toggle switch хийсний дараа бол бид нэр parent and link бол мэдээж аль хэсэг дээр нь бол харагдана. Хэрвээ энэ parent and link гэсэн хэсэг харагдахгүй байвал бид энэ data-ийн энэ баган дээр маус хоёроо дараад column хэсгээс parent and link гэдэг одоо ингээд зөвлөж хэтэлж өгснөөр одоо харагдана. Хэрвээ харагдахгүй байвал одоо нэг зөвлөлөөд ингээд харагдуулна гэсэн үг шүү дээ. Унтраамаар байвал нэг ингээд багах болгочих болно гэсэн. За иймэрхүү байдлаар бол эдгээрийг гаргаж ирнэ. За одоо бүгдээрээ энэ эхний хэсгийн эдгээр тохиргоонуудыг харъя. За жишээлбэл эхний layering энэ нь болохоор ерөөхдөө бол layering нуугдуулах үүрэгтэй. За layering нуугдуулах нь ямар ч юм бэ гэхээр бид нэр энэ дээр ингээд маш их layering үүсчихсэн байж байдаг. За жишээлбэл энэ дээрээс бүгдээр харъя. За энийг ингээд control D-гээд нарны layering ингээд duplicate хийж хувлаад за ингээд бүр 20 layer үүсгэчихье. За тэгэхээр ингээд 20 layer-ыг жишээлбэл бид нэр энэ эхний энэ 10 layer нь ерөөсөө биднэрт хэрэггүй. Энэ layer-ийн timeline дээр төр зур ингээд харагдахгүй болгоё. Энэ доотлын 10 layer дээр илүү ингээд төвлөрч ажилламаар байна гэж бодох юм бол бид нэр энэ тухайн 10 layer-ыг сонгоод тэр ингээд дарчна. За нэг үндсэндээ энэ нь бол ингээд хамраа наашаа юм ил гаргацсан хүний зурагтай ингээд дарчих юм бол юмны араар ороод нуугдчихж байгаа дүрстэй болоод хувирчна. За ингэснээр бид нэр энэ composition-ын дээр байрлах hide all layers гэсэн одоо энэ тохиргоог дарчих юм бол бүгдээрээ ингээд юмны араар ороод нуугдсан layer-ийн төрөлтөө болсон layer-үүд нь одоо энэ composition дээр төр зүр харагдахгүй болно гэсэн. Энийг ингээд дарчих юм бол за хэрвээ бид нар энийг асаалттай байхад нь буцад өөр layer дээр ингээд дарах юм бол тухайн layer нь одоо ингээд composition дээр харагдахгүй болоо л гэсэн. Ингээд харагдахгүй болоод байна. Энэ тэгэр layer-үүд нэгтэй устцсан юм биш зүгээр л төр зур нууцсан гэсэн. Энийг бид ингээд унтраах юм бол буцаа гараад ирнэ. За мөн эндээс ингээд болиулчих болно. За ингээд төр зур хаачих болно. За ингэснээр бид нар одоо илүү юмсыг одоо хөнгөвчилж хитрхи олон зүйл харахгүй одоо цөөхөн гэтэн анимашн хийж байгаа layer дээрээ одоо анхаарч ажиллахад маш чухал хэрэглүүрээ гэсэн үг. За түүний дараагийн баганд байрлах энэ хүү арааны юм шиг юм зурагтай одоо тохиргоо нь юу юм бэ гэхээр хоёр төрлийн үйлдэл хийдэг байж байгаа. Нэгдүгээрх нь бол continuous rasterize буюу үргэлж одоо rasterize хийж одоо дүрслэнэ гэсэн тохиргоо. Тэр нь болохоор shape layer-ийн хувьд бол ажиллана. Автоматар шууд ажиллаж идэг байж байгаа. За гаднаас Illustrator-ийн файл оруулж ирээд Illustrator гэдэг нь өөрөө вектор зургийн програм байж байгаа. Вектор зургийн програм дээр хийсэн иймэрхүү файлуудыг оруулж ирээд бид ингээд томруулаад харах юм бол айгүй бүрсгэр харагдана. Гэхдээ энэ нь өөрөө уул нь вектор зургийн програм дээр хийсэн файл учраас мэдээж томруулах нь бол тод харагдаж байгаа хэвчээ тий. Тэгэхээр үүнийг одоо ингэж тодруулахын тулд бид нэг continuous rasterize буюу үргэлж одоо тооцоолол хийнэ гэдгийг тохиргоог асааж өгнө. Инхийн тулд энэ хүү нараатай энэ дээр дарж өгснөөр энэ layer бол үргэлж rasterize хийж одоо ингэж тухайн layer-ыг тодруулж өгнө гэсэн үг. За shape layer-ийн хувьд After Effects дээр үүсдэг учраас энэ үргэлж raster хийх одоо тохиргоо бол байнга асаалттай байж байдаг. Гаднаас орж ирсэн одоо энэ raster зургийн вектор зургийн layer-ийн хувьд бол энэ layer-ыг одоо асах шаардлагатай болж байгаа. За мөн дараагийнх нь тохиргоо нь ямар учиртай вэ гэхээр бид энэ дээр жишээлбэл logo гэсэн нэг composition-ыг оруулж ирье. За нэг үндсэндээ бид нэр composition дотор composition-ыг оруулж ирж байгаа. За тэгэхээр энэ composition нь өөрөө continuous rasterize хийх буюу үргэлж одоо raster хийж зургийг дүрслэх тохиргоог мөн асааж одоо болно. Нэг үндсэндээ үүнийг одоо бид ингээд томруулах юм бол айгүй бүрсгэр харагдана. Гэтэл энэ дотор орох юм бол бид энэ layer нь өөрөө shape layer гэж байгаа. Shape layer нь одоо автоматар санаасаа үргэлж одоо raster хийх тохиргоо асаалттай байж идэг. Тэгтэл ингээд томруулахаар бүрзийгээд байна. Тэр үүнийг дарснаар бид нэр continuous rasterize нь одоо нэгдүгээрт асна. За мөн хоёрдугаарт одоо ямар үүрэг гүйцэтгэх вэ гэхээр хэрвээ бид нэр тухайн composition дотор ингээд ямар нэгэн дүрсийг илүү гаргаад ингээд зурцсан тохиолдолд тухайн composition нь өөрөө энэ шинэ composition дээр орж ирэхдээ composition-ийнхаа өндөр өргөний энэ хэмжээгээр л одоо тайрагдаж талтагдсан байдлаар бол энэ дээр ингэж орж ирдэг. Тэгтэл бид нэр энэ continuous rasterize composition дээр асаачих юм бол expanding transformation буюу одоо тухайн
layer дотроо бүх одоо эффект layer-уудыг ингэж дэлгэж харуулах байдлын одоо тохиргоог бас давхар хийчихэж байна гэсэн үг. За ингэснээр бол бидний layer-ийг ямар нэгэн байдлаар тасалж цоорхой байдлаар харахгүйгээр харах боломжтой болгоно гэсэн үг. За иймэрхүү байдлаар бол бид нэр энэ баганд байрлах тохиргоог араа шигийн зурагтай тохиргоог бол ингэж асааснаар одоо хийх боломжтой болдог гэсэн үг. За дараагийн хичээлүүдээр энийг ашиглах одоо тохиолдлууд их гарна, дадлагууд төр мөн их гарна. За тийм учраас та бүхнийг бол ингээд хурдан ашиглаа сурч байгаа хаа. За түүний дараагийн баганд байрлах энэ ташуу зурастай дүрснүүд нь ямар учиртай юм бэ гэхлээр бүгдээ энэ composition руу доорж харъя. За жишээлбэл энд нэг юм composition дээр бид нэр glow гэдэг эффект өгөөд энэ гадуур нэм гэрэлтэй эффекттэй болгочихсон байж байгаа. За тэгэхээр хэрвээ бид нэр эндээс энэ ташуу зураастайг дээр нэг дарах юм бол ийм арцгар зураастай болно. За энэ нь болохоор ерөөдөө quality subsampling буюу энэ чанарыг айгаа муу байдлаар багаар одоо ингэж харах чанартай болгож байна гэсэн үг. За тэгэхээр энийг бол ингэж өөрчлөөд авах шаардлага байхгүй. Яг бидний нэг хийж байгаа composition маань play хийж тоглоулахад жоохон гацаад байвал энийг ингэж багасгахчиж болно. Гэхдээ энийг ингэж багасгачаад рендерлэгтэй мартаад рендерлэх юм бол бас чанар муутайгаараа рендерлэгчдэг сул талтай. Тийм учраас энийг нэг тийм оролдоод багасгаад авах шаардлага байхгүй. After Effects цаанаас чанартайгаар ингэж тохируулаад өгсөн layer-ийг үүсгэтэн тохируулсан байдаг учраас тэрийг л ингэж өөрчлөх шаардлага бол байхгүй. За түүний дараагийн баг нь болохоор FX буюу effects-ийг одоо асаасан гэсэн одоо утгатай дүрслэл байна. Хэрвээ бид энэ effects-ийг тухайн layer-ээс ингэ унтраачих юм бол тухайн layer дээр хичнээн хамаагүй effect байна. Тэр бүгд тухайн layer дээр байхгүй болж одоо итгэхгүй болж түр зүр унтарч байна гэсэн үг. За түүний дараагийн баганд бол эндээс frame blending буюу ямар нэгэн байдлаар видео бичлэгийг удаашруулж юм уу эсвэл цагийг ингэж уртсгахад үүсдэг фреймүүдийн гацалтуудыг багасгаж өгдөг одоо тохиргоож байгаа. Хэрвээ бид эндээс ингээд нэг бичлэг оруулж ирээд харъя. За жишээлбэл энд нэг манай нөгөө хичээлийн толгой бичлэг байж байна. За энэ толгой бичлэгийг бүгдээрээ enable time remapping гэж байгаад энэ хэсгийг ингээд удаашруулад харъя. За тэгэх юм ингээд тоглох юм бол одоо энэ доороос гарч ирж байгаа энэ одоо дүрс нь нэлийн гацалттай ингээд харагдаж байна. Яг тэгэхээр бид нэр 24 фреймтай дүрсийг одоо нэлийн урт олон секунд болгоод уртсгаад удаашруулж байгаа учраас тухайн фреймүүд нь ингээд үсрэлттэй байсгээл ингээд үсрэлттэй гарч ирж байгаа харагдаж байгаа. За хэрвээ бид энэ дээрээс энэ frame blending гэсэн одоо энэ сонголтыг асаачих юм бол нэг фреймаас нөгөө фрейм буюу нэг кадраас нөгөө кадрын хооронд одоо уулзалттай байдлаар ингэж явах одоо After Effects-ийн тохиргоог ингэ асааж байна гэсэн үг. Энэ нь болохоор яг фреймээс фреймийн хооронд одоо уусаж өгдөг арай л нэг тийм хатуу өсрэлттэйг бодвол одоо маш зөөлхөн байдлаар одоо эффектийг харуулж өгөх одоо нэг After Effects-ийн нэг тохиргоо байна гэсэн үг. За тэгэхээр энийг бол иймэрхүү байдлаар бичлэгнэр удаашруулсан бичлэгнэр юм гацалттай муу харагдаад тавилын ингээд асааж өгч болно. За энэ тохиргоо нь болохоор After Effects-ээс сүүлд frame blend нь өөрөө 2 янзын алгоритмтай болж гарч ирсэн. Бид нэр энийг дээр нэг дараад frame blending уусалттай байдлаар одоо уусгаж өгдөг алгоритм ажиллана. За хоёр дахын дарах юм бол pixel motion буюу за бид нэр энийг layer дээр mouse хоёроо дараад эндээс frame blending-ээс одоо эдгээр 3 тохиргоо тохируулж өгч гэнэ гэсэн үг. Эхнийх нь болохоор унтарна. За frame mix буюу уусалт явагдана. Pixel motion буюу одоо пикселийн хооронд одоо After Effects шин тооцооллыг хийгээд уусалтыг гаргаж ирнэ гэсэн үг. За тэгэхээр одоо бүгд ялгааг нь харъя. За унтраастай байх үед фреймүүд нь үсрэлттэй явж харагдаж байна. За асаагаад frame mix буюу уусалттай фреймээс фреймийн хооронд уусалттай явах төрөл нь. За хоёрдугаарт нь за pixel motion буюу нэг фреймийн одоо пиксел нь за жишээлбэл бүгдээр одоо харъя. Энд байгаа пиксел байхгүй учраас энэ хооронд pixel motion буюу энэс пикслүүд нь ийшээгээ ингэж явж байгаа байдлаар бол тооцоолол хийгдэж биднэрт харагдаж байна гэсэн үг. За бүгдээр бол асааж харъя. Таны үзэндээ яг л удаашрсан юм шиг харагдаж байна. Гэхдээ энэ нь өөрөө After Effects-ийн нэг алгоритмаар хийж байгаа учраас яг гоё slow motion буюу удаашруулсан дүрс шиг бол гоё
болж харагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Яг бид нэр зүгээр нэг тийм аргагүй үүднээс эдгээр тохиргоог асаах юм бол ер нь зүгээр байж байгаа. За жишээлбэл одоо ингээд энэ гажиг харагдаж байна. Ингээд асаацсан чинь эндээс ингээд гарч ирэхдээ ингээд ийм сонин ийм арзаагаад нэг pixel motion хийчихэж байгаа учраас ингэж харагдаад байна. Энийг унтраачих юм бол зүгээр болно. За хэрвээ нөгөө mix хийчих юм бол frames premium нэг ууслалтай ингэж харагдана. За ингэж харагдана. За тэгэхээр энэ тохиргоо нь бол яг ингэж бичлэгийг удаашруулахад ашигладаг тохиргоо байна гэсэн үг. За нэг бүдээр унтраач. За түүний дараа бол motion blur гэсэн тохиргоо гэж байна. За motion blur-ыг за нэг зүйлийг нэрийн анхаараарай. Бид нэр frame blending-ийг ингээд асаачих юм бол энэ дээр байгаа frame blending гэсэн энэ тохиргоо бас давхар асж байгаа. Бид энийг унтраачих юм бол ямар нэгэн frame blending тааруулж өгсөн байсан ч тэр нь одоо тэгж харагдахгүй гэсэн үг. Заавал энийг ингэж асааж ич тэр нь ажиллана. Яг энэ одоо нуугдуулдаг леерүүдийг нуугдуулахтаа тохиргоог асаажтай адилхан. За мөн үүний дараа байж байгаа motion blur гэсэн тохиргоог асаах юм бол бидний энэ дараагийн motion blur гэдэг эффект бас ажиллана гэсэн үг. Бид энэ motion blur өгсөн ч гэсэн энийг ингээ унтраачих юм бол бас ажиллахгүй. За тэгэхээр motion blur гэж юу юм бэ гэхээр бүгд энэ composition дээр харъя. За энэ composition-ы энэ composition дээр харъя. За энэ дээр бол жишээлбэл багш нэг юм хөдөлгөөнийг бол бэлдсэн байж байгаа. Энд үрсэн. За position-ыг нэг харах юм бол 10 фреймны дотор энд бол ингээ ирж зогсож байгаа тийм хөдөлгөөнтэй анимашн хийж байгаа. Бид нар ингээд хөдөлгөөний ингээд дунд нь харах юм бол ямар нэгэн байдлаар хурдтай хөдөлж байгаа дүрс нь видео камерын бичлэгэн камерт бол ийм сарнсан байдалтай харагддаг. Гэтэл энд бол ямар сарнсан байдалтай тийм зүйл харагдахгүй байна. Тэгэхээр тэр зүйлийг одоо хиймлэр тооцоолж гаргаж ирэхин тулд бид нэр motion blur-ыг асааж өгдөг гэж байгаа. Ингэснээр үндсэндээ frames frame хооронд одоо motion blur буюу хөдөлгөөний blur гэж орж ирдэг гэсэн. За зогсчих юм бол ямар нэгэн байдлаар motion blur харагдахгүй. Анх бас хөдөлгөөн эхэлж байгаа учраас эндээс motion blur харагдаж байна. Энэ фреймийг ийшлүүлээд энэ хооронд бол ямар ч хөдөлгөөн байхгүй. Энэ хоорондоос хөдөлгөөн эхлэж байгаа учраас ингээ motion blur харагдаж байна. Motion blur нь харин ийм арцгаар ууслалтай байдлаар харагдаад байна. Энэ нь юунаас тохируулж өгдөг юм бэ гэхээр бид нар эндээс composition-ы тохиргооноос composition settings руу ороод буюу control K гэсэн composition settings руу ороод энэ Adobe гэсэн тохиргооноос shutter angle simplest frame гэснийг бол одоо бид нар ихсгэж өгснөөр тухайн motion blur-ын илүү ууслалтай байдлаар харагдана гэсэн. Нэг үндсэндээ тухайн нэг фреймэн дээр тооцоололт хийхдээ бид нар 16 subframe буюу 16 ийм фреймний уусгалтын тооцооллыг давхар хийж ийн гэсэн үг. Энийг бид нэг 64 ч юм болгоод хэсэх юм бол эндээс уусалт оронд бол 64 фреймний тооцоол хийгдэх учраас маш наривчлалтай гоё юм уусалттай харагдана. Гэхдээ энийг ингэж ихсгэж өгснөөр ерөөхдөө бол маш их тооцоолол бол After Effects дээр хийгдэж нэлээд компьютер нь гацаж магадгүй гэдгийг бол анхаарах хэрэгтэй. За бүгдээ одоо анимашныг харъя. Тэгэхээр яг л нөгөө бодит амьдрал дээр ингээд бит хөдөлж явахдаа ингэж блүртэй харагддаг шиг яг тэгж харагдаж байна гэсэн. Мэдээж хэрэг энэ блүр нь өөрөө хэрэг байх вэ гэдэг бас composition-ийн тохирооны advanced хэсгээс энэ shutter angle гэдгийг одоо ингээд бид нөр өөрчилж харна. За хэрвээ нэг багасгах юм бол энэ motion blur нь багасна. Хэсэх юм бол motion blur нь ихснэ гэсэн үг. Нэгсэндээ бид нэр камерын тохиргоон дээр хурдыг одоо ихсгэж багасгаж байгаа тохиргоотой яг адилхан гэж ойлгож болно. За мөн энэ motion blur-ыг асаацсан хэрнээ энэ дээр унтраачих юм бол бас ажиллахгүй. Тийм учраас motion blur-ыг энэ дээр асаачин гэсэн энэ дээр бас давхар асааж өгөх шаардлагатай гэсэн үг. За түүний дараа бол бид нар энэ adjustment тийг бол асааж унтраах тохиргоо байж байна. За энэ юу юм бэ гэхээр за жишээлбэл бид нар эндээс new adjustment layer гэдэг нэг layer өгчээ. Adjustment layer гэдэг нь бид нар layer-ийн үндэс гэсэн хичээл дээр ерөөдөө layer-ийн төрлүүдийн талаар үтсэн байж байгаа. За тэр хичээл дээр бид нар adjustment layer-ийн ямар нэгэн байдлаар дээр нь эффект өгөх зорилттой layer гэж одоо багш нийтлэн. За жишээлбэл эндээс бүгдээрээ blur-ээс за radial blur гэсэн эффектийг adjustment layer дээр өгчээ. За radial blur нь болохоор иймэрхүү blur-ыг л сарнсан blur-ыг бол тухайн цэг дээр тойрон хэлбэрээр blur үүсгдэг. За тэгэхээр энэ blur-ийн
эффект нь бол доотлынхон layer дээр бүгдэн дээр нь үйлчлэн. Учир нь бидний adjustment layer дээр өгсөн учраас жишээлбэл энийг хувилаад баг зэрэг цагийн хойш нэг үлгэх юм бол энэ дээр чинь за ингээд харах юм бол энэ хоёр хоёулын дээр нь орж байна. Харин одоо энэ дээр бидний эффект өгсөн учраас тухайн layer нөр adjustment layer-ийн энэ дүрс гараад ирсэн байж байна. Бид энэ adjustment layer-ийн дүрсийг ингээд унтраачих юм бол тухайн adjustment layer нь ямар ч adjustment буюу одоо ямар нэгэн эффект өгөх оролцоогүй болоод ингээд цайгаад цав цагаан болоод харагдана. Хэрвээ нэг асааж ижил бид энэний adjustment-ууд бол нэг харна гэсэн үг. Тэгэхээр зүгээр унтрааж ийна гэсэн үг энэ дээр өгөгдсөн эффектүүдийг тэгж бол ойлгож болно. За гэхдээ бидний adjustment-ийг өгсөн ч гэсэн эффектийг бол унтрааж харж болно. Зөвхөн тухайн layer-ыг adjustment layer мөн эсвэл adjustment layer биш болгож өгч байна гэж бол ойлгож болно. За тэгэхээр бидний adjustment layer өгөх юм бол бидний solid гэсэн folder автоматар үүсээд дотор нь adjustment layer орчдөг. За тэрийн дараа болохоор бид энэ 3D болгох гэсэн тохиолгой байж байна. За бүгдээрээ тэрийг энэ composition дээр харъя. За жишээлбэл энд нэг юм цагираг үүсгэсэн shape layer байж байна. За бид энийг ингээ 3D болгочих юм бол 3 хавтгай 3D буюу After Effects-ийн хавтгай 3D гэдэг дүрслэлтэй болчихно. За энэ нь өөрөө composition-ы тохиолгоон дээр 3D render гэдэг тэр classic 3D гэдэг нь өөрөө хавтгай 3D гэсэн үг. За Cinema 4D-ийн 3D гэдэг нь болохоор Cinema 4D гэдэг програм байдаг. За тэрний 3D-г бол ерөөхдөө энэ дээр ашиглах боломжтой болгоно гэсэн үг. Дараа нь Ray Traced 3D буюу After Effects шинээр орж ирсэн Ray Traced 3D. Энэ нь болохоор жишээлбэл extrude буюу зузаан болох боломжтой, мөн бэвлэх боломжтой гэмшлэн. За тэгээ ойлтын гэрэл, нэвтрэлтийн төрөл гэх мэтлэн эдгээр зүйлсүүд нь боломжтой болж байна. Эдгээр зүйлсүүд нь боломжгүй болж байна гэж харуулж байгаа. Blend modes буюу энэ нэвтрэлтийн төрлийг өөрчилж харж болохгүй. Жишээлбэл нөгөө dissolve буюу арзгар байдлаар муусалт, noise байдлаар уусалтай, track matte өгч болохгүй, layer style өгч болохгүй, mask өгч болохгүй гэх мэтлэн. Cinema 4D-ийн мөн эдгээр зүйлсүүд нь болохгүй, эдгээр зүйлсүүд нь болно. Classic 3D нь бол ерөөхдөө After Effects-ийн бүхий л зүйлсүүдийг дээр нь хийж болох тэр 3D байж байгаа. За одоо бол бид ингээд энийг classic 3D болгоод өгсөн байж байна. Classic 3D болгосны дараа бид энэ layer-ээс камер өгөх юм уу? Альсвал энэ active camera-г custom view нэг болгож харах юм бол арай өөр өнцгөөс тухайн layer-ыг харж ийн гэсэн үг. За тухайн layer-ыг бид эндээс ингээд зөөгөөд өөрчлөөд өөр одоо дээр дорн урд хойно оруулж болно. Гэхдээ active camera бид нар урдаас нь харж байгаа. За одоо shape layer-ыг бид ингээд duplicate хийгээд хувилчихъя. Duplicate хийж хувилаад active camera custom view буюу нэг тийм 45 градусын хажуутлын дээдлээс харж байна. Энийг бид нэр тухайн layer-ыг урагшлуулад контентын ellipse-ийн одоо хэмжээг нь баг зэрэг ингээ багасгаад өгч. За нэг active camera харъя. За тэгээд мөн stroke-ийн хэмжээг за эндээс бас ингээ багасгаж өгч болно. За ингээд энийг custom view-гээд дахиад duplicate хийгээд урагшлуулад за энэ ellipse-ийн size-ыг нь бүр ингээ багасгаад өгчээ. За тэгээд active camera гээд иймэрхүү байдлаар за энэ хоёр дахь хэмжээг нь бас зэрэг иймэрхүү болгоод өгье. За эдгээр нь бол ингээ 3D layer-ууд болчих байгаа. Энэ дээр нэг шинэ камер үсгээд камерыг ингээ эргүүлээ харах юм бол урд хойно орсон байж байгаа. Тэр бидний custom view гэдэг нь өөрөө нэг ийм камерын нэг иймэрхүү өнцгөөс ингээ харчиж байна гэсэн үг. За одоо багш нь бол нэг зүйл харуулъя. Эндээс энэ бичлэгийг устгаад за энэ нөрөө composition 3 байж энийг бид нэрийг 3D гэж нэрлэжээ. За нэг сцен гэсэн composition-ээр 3D-г оруулж ирэх юм бол за түрүүний хичээл дээр за түрүүний нөгөө нэг энэ collapse transformation энийг одоо өгөхөд composition нөрөө тухайн дотор байгаа layer-ууд нь дээшээ илүү гарсан layer-ууд нь ингээд шууд орж иж харагдчихсэн. Одоо 3D layer-ийн хувьд бид нэр хэрвээ энэ арааг ажиллуулах юм бол тухайн layer нь өөрөө 3D-г нь одоо дэмжих хэлбэртэй бас болж байгаа гэсэн. За гэхдээ энийг асаахаас өмнө бүгдээ энийг за бүгдээ ер нь энийг өөр композишнээр оруулж хараа арай ойлгомжтой байх үтнээс 3D-г ошоо оруулж ирж харлаа. За энийг өөрийг нь шууд 3D болгоё. За тэгээд энэ дээр камер үсгээд за нэг үндсэндээ бид композишн дээр нэг композишн оруулж ирээ тэрийг 3D болгоцсон. За одоо камераараа өөрчилж харахад
тухайн composition маань өөрөө хавтгай харагдчихна. Яа тэгэхээр composition гэдэг бол нэг тийм бичлэгэл гэсэн үг. За энэ өөрөө юм цоорхоо бичлэгэл гэсэн үг. За тэгвэл камерын нүдийг унтраагаад зүгээр их сурдаас нь харъя. Тэгвэл бид нар энийг collapse transformation-ыг ингээ асаачих юм бол тухайн layer нөрөө дотор нь байгаа layer-үүдээ таниад 3D-г нь бүр илүү гайхалтай харагдуулна гэсэн үг. Одоо энэ камерыг өөрчилж харахад яг энэ layer дотор ямар нэг урд хойно орсон 3D байна. Тэр 3D-н л энэ дээр харагдчихсан гэсэн үг. Би бол энэ камер түүл аваад C гэсэн товчиг дараад камер түүлээр тухайн сонгосон камерыг гэж маус нэгээр эргүүлж хараад байгаа шүү. За энэ сцен дээр одоо бүгд энийг collapse transformation асаагаад 3D болгочих юм бол бид нар энийг өөрөөр зүгээс харж болно. За layer new камер гэд нэг л ингэж өөрчилж харах одоо боломжтой болж байна гэсэн үг. За энэ дээр ингээд бид нэр энэ layer-ыг ижлүүлээд scale-ийг баг зэрэг багасгаад ингээд за энэ дээр effects glow гэдэг effect-ийг сонгоод тэр ингээд өгчих юм бол нэг иймэрхүү glow-тай effect гэж болж байна. За toggle switch хийгээд бид энийг мөн dissolve гээд ийм мусалтай хийж өгч болно. За гэх мэтлэн байдлаар бол хийж өгч болно. За тэгээ энэ layer нөр дотроо бид энийг төр зур custom view нэгийг өгч жагаад эдгээр layer-үүдийг бас анимашнд оруулж өгч болно. За жишээлбэл энэ хоёр дахь composition-ыг бүгд ингээд цаг нөхрүүлээд энэ дээр ингээд хойшоо олж байгаа. За энэний composition-ыг цагийг төхрүүлээд энэ урагшаа олж байгаа. Энэ дээр ирэхэд энэ хойшоо олж байгаа. За иймэрхүү анимашн. За энийг тэр ингээд урагшлуулад за энэ keep за иймэрхүү байдлаар энэ сцен руу оруулахад төлөвлөхөд энэ ингээд тоглогдно л гэсэн үг. 3D ингээд ажиллана. За иймэрхүү байдлаар бол бид ингээд layer-ыг 3D болгож ингэж орон зайд оруулж өссөн ингээд төрлөөр өөрчилж харж болох боломжтой болж байна гэсэн үг. Зөөдөг сумыг аваад энэ үзүүрээс ингээд нааш чашин татаад дэш тоош нь ингээд хөдөлгөөд бол ингээд өөрчилж харж болно. За мөн энэ нэргүүлэх төлийг R үсгээ дарж аваад биш W үсгээ дарж аваад энийг бол ингээд мөн өөрчилж эргүүлж болно. Заавал бид энэ камерыг өгөхгүйгээр нөөцнээ бид энийг өөрчилж болно гэсэн үг. За иймэрхүү байдлаар за төлөвлөх юм бол ингэж харагдаж байна. За ингэж бол layer-ыг 3D болгох нэ. За ингээд одоо toggle switch-ийн урд хэсэгт байрлаж байгаа эдгээр тохиолгонууд ингээд дуусчихж байгаа. За ингээд арталт нь parent and link ингээд ороод ирж байгаа. За ингээд энэ хичээлийг үзсэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.